Сайн байцгаана уу? Дэлгөөс подкаст энэ удаагийн дугаараар Apex Capital-ын co-founder буюу хамтран үүсгэн байгуулагч Эдэр Батыг урьж оролцуулж байна. За, сайн өдрөө. Сайн өдөр. Өрсөн баярлалаа. За, цаг гаргаж хурж ирсэнд маш их баярлалаа. За, сүүлийн үед яг юун дээр төвлөрч илүү ажиллаж байна да? Өнгөрсөн яг нэг жилийн өмнө энэ Fuck you money яг биччихсэн. Тэгээд өнгөрсөн 107 сард паблиш хийгээ. Тэгээ би хөрөнгө оруулагчны уулзгаа Таиланд явсан. Тэгээ Таиланд очихдоо 15 хоногийн карантин байсан байхгүй юу? Шууд дотроо ингээд төгж өгсөн. Тэгээ тэндээ бол нэг ном бичээд эхэлсэн. Нэлээд амбицтай. Тэгээд хэрхэн хүмүүст бичих, ярих, бодох чадварыг заах вэ гэсэн одоо зорилготой номыг ингээд бичээд ихсэн. Тэгээд зочбуултай байхдаа баг тэндээс суугаад 200 хэдэн хуудас бичсэн. Тэгээд ингээл Монголоо буцаагаад ирээл ингээл яг уншаад хүмүүст уншуулж өгөөд тэгсэн чинь яг миний хүссэн зорилготой хүрэхгүй байна гэд. Тэгээд маш их бухимдал болоод тэгээд нийтдээ одоо баг нэг 1000 гаруй хуудас бичсэн. Тэгээд тэндээсээ баг 600-ыг нь устгаад одоо нэг Google Docs дээр нэг 415 хуудас үлдсэн байгаа. Тэгээд тэр бичих, бодох, ярих чадвар хөгжүүлэх тийм ном одоо бичиж байгаа. Тэгээд дундуура ном маань ерөөсөө хангалтгүй юм байна гэд илт гараад ирээд одоо ийм нэлээд complicated өндөр зорилготой юм номороо боломжгүй юм байна гэсэн чинь заавалчгүй одоо технологи хэрэгтэй байна гэд. Тэгээд нэг мультимедиа платформ хажуугаараа номны ном намайг зоож исэн болохоор одоо би нэг дижитал платформ хамт хөгжүүлсэн. Тэгээд аюул сонирхолтой нөгөө бичих чадвар гэх юм бол зүгээр номноосоо ингээ уншиж байгаа юм чинь дасгал хийх ёстой шүү дээ. Тэгээ имэйл яаж байж та. Одоо Apex Capital-ийн хамтран үүсгэн болж эдрийг гэхээр одоо би бол ингээд хөрөнгө оруулагч тийм ээ. За хувьцаан дээр шинжилгээ хийдэг. За эдийн засаг ямар болж байна. Гэтэл тач одоо бичих, ярих, унших тийм ном бичээд эхэлсэн. Одоо тэгээд юу болоо бас тэгээд нөгөө мультимедиа тийм платформ хөгжүүлж байгаа гэдэг тийм. Хөрөнгө оруулалтын ажлыг юу болсон бэлээ хөө? Хөрөнгө оруулалтын ажлууд нь ер нь явж байгаа. Айгу одоо сонирхолтой айгу олон хүмүүс ингээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь одоо дансан дотор мөнгө орж ирэхээр дараагийн юм олох хэрэгтэй юм шиг ер нь тэгж одоо хөрөнгө оруулалт ханддаг. 5 өдөр болон шавддаг хүн бол танаа адилхан клуб мабл ормооргүй байдаг тий. Өнгөрсөн 5 өдөр уулзж исэн охин юм уу залуутайгаа уулзмааргүй байдаг заавалчгүй тий. Өөр нөгөө тийм ойлголттой байдаг. Би бол хамгийн сүүлийн за ийшээ хөрөнгө оруулалт хийх үгүй юу гэх юм бол өнгөрсөн жилийн 9 сард нэг шинжилгээ дүүрлээ гаргаад тэр бол түмэн шууд байсан. За. Тэгээд тэрний өмнө бол мандалтай хатгалыг баг 3-4 жилийн өмнө шийдвэр гаргацсан байсан. Тэгээ Apple гэдэг компани бас хөрөнгө оруулалт хийх үгүй юу 4 жилийн өмнө 5 жилийн өмнө хийсэн байсан. Dow Jones гэдэг индексийн хөрөнгө оруулалт хийх үү яах вэ шийдвэр 2012 онд гаргацсан байсан. Тэгээ тийшэл мөнгө хийгээд байгаа шүү дээ. Өөр шийдвэр бол аль хэзээ гаргацсан болохоор энэ бол магадгүй сарын давтамжтай ч юм уу 7-ны давтамжтай өөрчлөгдөж зүйл биш ээ гэж. Хөрөнгө оруулалт бол айгүй ингээд нөгөө адалт явдалтай юм бол чи хөрөнгө оруулалт хийхгүй байгаа гэсэн үг. Тэгээ хөрөнгө оруулалт бол супер амар өдөртэй юм баггүй. Өөр мөнгө орчлоо. Гэл болоо. Яг хөө тэр маань нэг талдаа нь одоо пассив инвестмент гэх юм уу тийм ээ. Магадгүй төсөлтөө өөрөө оролцоод тийшээ инвест хийгээд явдаг active investment гэх юм уу тийм ээ. Окей. Тэр бол шал өөр. Магадгүй таны сайн хэлж байгаа ном бичиж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Тийм одоо платформ хөгжүүлж байгаа. Тэр одоо тийм төрлийн инвестмент гэж ойлгох эсвэл таны сонирхлын уран бүтээл яваад байна уу? Ийм байгаа. Айгуусан. Яг Apex Capital-аар дамжуулаад бас нэлээд олон хөрөнгө оруулалтууд хийсэн л дээ. Одоо зарим нь амар муу явсан, зарим нь амар сайн явсан. Одоо сайн явснууд жишээлбэл Эрхэс гэдэг компани тий. Одоо iHotel гэдэг төслөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Айгуу дэжгүй явж байгаа.
тэгээд нэг мана гэдэг нэг амар гоё говийн одоо тижээлтэй нэг supplement одоо витамин шиг тийм компани бас аюу хөөрхөн явж байгаа. Тиймэрхүү юм байгаа. Тэгээд муу явсан боловсролын хэдийн төслүүд байгаа. Гэхдээ тэр ч яг тэгээд нэрийн дурдаад явах тийм ээ. Тийм. Тэгээд ер нь ингээ хөрөнгөлт хийгээд компани хөгжүүлээ явж байхдаа одоо зовлон гараад ирнэ шүү дээ. Одоо жишээлбэл 2 жилийн өмнө хэдүүлээ хамтдаа энэ автомата гэдэг төслөө эхлүүлсэн. Тэгээд тухайд ямар одоо хэрэглэгчийн хамгийн том зовлон юу байсан бэ гэх юм бол нэгдүгээрт хөрөнгөлт гэж яг юу юм бэ? Би яаж хөрөнгөлт хийж эхлэх юм бэ? Би хаанаас нээх юм бэ? Тэгээ хөрөнгөлтийн портфолио одоо багцаа би яаж үүсгэх юм бэ? Тэгээ яаж тууштай хөрөнгөлт хийх вэ? Ийм том 5 асуулт дээр хинч хариу өгдөг. Бараг нэг 2-7 хоног судалгаа хийгээл эхлээд банкн дээр очиод юу дансаа нэгээд дараа үнэт цаасны компани дээр очиод дансаа нэгээд тий тэгэл ингээл судалгаа хийгээд дараа нь 10 цагаас 1 цагийн хооронд хөрөнгөний биржид амжилтаа хувьцаа маун гээл түүн мөн гээл ингээл тэгэл өдөржингөө ажилтаа юм бол тэрийг хийж чадахгүй тийм учраас за окей энэ амар том асуудал юм байна тий хүмүүс айгүй ядаргаатай учраас хөрөнгөлт хийхгүй байна энэ бүгдийг нь арилчих юм бол энэний цаана маш өндөр шагнал байна гэд тэр автомат гэдэг төсөл эхлүүлсэн өндөр шилбэл эх 7 хоногт лаунч хийж байгаа. Тэгээд буцаагаад нөгөө digital media platform гэд ярьж байгаа. Миний өмнөх ном Fuck You Money уншсан хүн байвал тэр ном дотор нөгөө QR кодууд байгаа байхгүй. Тэгээд мөнгө санхүүгийн тухай бичсэн номнууд ойлгоход хаяа хэцүү байдаг. Тэ? Үгийн ч ойлгохгүй мó, концепцийг ойлгохгүй мó. Тэгэл би номоо бичээд дуусгасны дараа 12 дугаар ангийн хүүхдүүдэд тараагаад өгсөн байхгүй юу? Та нар хаана ойлгохгүй байна гэд ойлгохгүй байгаа хэсэгт нь би энэ QR код тавьсан байхгүй юу? Тэгээ тэр QR кодыг уншчих юм бол яг тэр хэсгийг миний видео гарч ирээд бүр ингээд нарийн дэлгэрэнгүй тайлбарлах байхгүй юу? За тэгээд түрүүний ярьдаг нөгөө бичих чадвар дээр ингээд буцаад ирэх юм бол аюул сонирхолтой бичих чадвар, ярих чадвар, бодох чадварыг хөгжүүлэхийн тулд ном бичих нь амар хангалтгүй юм байна гэд тэгээд өмнөх ном дээр QR код тавьсан тэрийг QR код уншуулах бол нэг видео гарч ирдэг. Одоо cool юм биш. Зүгээр номоороо бичих чадварыг ерөөсөө зааж болохгүй юм байна. Тэ? Цаана аюул олон дасгал орох хэрэгтэй юм байна. Гэл тэгээд одоо шинээр гарч байгаа ном дотор дахиад ойролцоо 100 хэдэн QR код байгаа. Тэгээд жишээлбэл одоо имэйлийн гарчиг яаж бичдэг юм бэ гэд тэнд нэг QR код байгаа. Тэгэл шууд миний одоо тэр дижитал платформ дээр имэйлүүд байгаа. Тэрийг эхлээд дөөрөөгаад бичнэ. Дараа нь арай бага тусламжтайгаа дөөрөөгаад бичнэ. Тэгээд өөрөө ингээд бичих байхгүй юу. Тэгээд дараа нь нэг жишээлбэл нөгөө өөрийнхөө анкетаа яаж бичдэг юм бэ гэсэн хэсэг байгаа. Тэгээд нэг бараг нэг бүтэн бүгэлсэн анкетыг өөрөө жоохон бүглэнэ. Дараа нь илүү бага тусламжтайгаа, дараа бүр бага тусламжтайгаа. Хамгийн сүүлийн дасгал нь өөрийнхөө одоо CV-га одоо нөгөө анкета өөрөө бичгэн. Тэгэл имэйл байгаа, тайлан байгаа, эссе байгаа. Бүр ингээд борлуулалтын текст байгаа, вебсайтын контентыг яаж үрж бичдэг юм бэ? Тэгээ энэ баруун талдаа нэг бүтэн үржсэн вебсайт байгаа. Хажуу талдаа зүгээр ингээд дөөрөөгаад эхлээд одоо нөгөө хүүхд яаж алхаж сурдаг юм бэ гэх юм бол нөгөө ээж аав нь хаяа ингээд түшч мөшөөл тэ ингээд унаал яг тэр адилхан концепт таахгүй. Айгу жижиг жижиг алхмаараа. Номон дээр чи аюух зүйлийг ярьж штэ тийм ээ. За тэгээд миний хувьд бол чиний бичсэн fuck you money гэдэг бол аюу таалагдсан. Яг гэвэл би өөрөө залуучууд аюухт юм доо санхүү суурь ойлголттой болоосай. Заавал тэрийг нэг санхүү сургалт орох албагүй. Эдийн засгийн мэргэжлийг эзэмших албагүй. Ямар шаардлага байхгүй. Сонирхолтой бол явж болно шүү. Тийм. Тийм байдлаар өнөөдөр өөрсдийнхөө ирээдүйд хөрөнгө оруулдаг. Энэ мессежийг би бол аюух залуучууд өгье гэж боддог байхгүй. Тэр өнцгөөс бол fuck you money бол зүгээр таалагдсан. Тэр байсан. Тэгжээсээ дахиад нэг одоо аюу зузаан ном бичиж гэж тийм. Тэр хүртэлчээсээ имэйл бичгээс авахлаад аюу боломж. Оягод энэ хэдхэн ном юм бэ? Энэ одоо 4-р ном. Энэ ном нь одоо 4-р ном тийм. Тэг би гайхчихлаа л та одоо хөрөнгө оруулагч идрээ мэн яагаад залуучуудад имэйл бичгээс авахлаад тийм ээ селсийн тухаараас авахлаад ингээд бүр веб-ээс авахлаад юм чи яг таргет нь хин юм бэ? Миний толгой компани одоо Apex Capital-аас гадна би өөрөө бас өөрийнхөө мөнгөөрөө хөрөнгө олт хийгээд түрүүний ярьдаг одоо өөрийнхөө мөнгөө өөрийнхөө компанид хөрөнгө олт хийгээд нэг одоо тэрийг одоо стартап гэх юм уу нэрлэх нь одоо зөв юм уу стартап гэд нэрлэлчээ заяа. Тэр компани одоо mission statement, vision statement тэгэл нэг компаниудын худлаа ингээл сайн сайхны төлөө ингээд юу лээ гачин юм хэлдэг штэ.
Одоо тэгээд тэрний төлөө ерөөсөө байхгүй. Тэгээд яг ингээ компани харсан чинь захирлын 570-ын төлөө гэдэг mission statement харамсалтай тий. Тэгмээргүй байсан. Тэгээд манай компани одоо миний үүсгэн байгуулсан бас нэг хамтрагч байгаа мэдээж. Манай компани өөрөө өгвөл англиараа earn, invest тэгээд be free гэж байгаа. Ерөнхийдөө орлого олох сур. Тэрийг хөрөнгө оолт хийж сур. Тэгээд дараа нь эрх чөлөөтэй аз жаргалтай амьдрах гэж байгаа. За би бол өөрөө энэ хөрөнгө оолтынхаа асуудлаа дунд хургыг үлдэх юм байна да. Гэхдээ яг энэ бол дэж юм. Окей. Тэгээд ер нь нөгөө хөрөнгө оолтынхаа асуудал би өөрөө шийдсэн байгаа өөртөө. Тэгээд fuck money гэдэг санхүүгийн эрх чөлөөний сургалт гэдэг тэгээд тэрнийхэн бас дараагийн вершнууд гараад ерөнхийдөө энийг би шийд. Тэгээд автомата гэдэг аппликейшн хэдүүлээ сая дурдсан. Тэргээр ерөнхийдөө тэр инвестиг ерөнхийдөө яг чигнээс өсөж байгаа хүмүүс бол болчноо гэсэн одоо энэ жилдээ тэр зорилготой хүрчин. За тэгээд нэг ядраатай байгаа хүмүүсийг яаж илүү их бүтэмжтэй орлоготой болох вэ гэх юм бол тэрнээр өнгөрсөн бүтэн жилээр миний толгой гышлаад тэгээд хамгийн сүүлдээ хамгийн үр дүнтэй юм бэ гэх юм бол тэр бичих чадвар нь гараад ирсэн баггүй. Тийм учраас одоо инвестиг хангачлаа тий одоо яг earn дээр амар сайн явж байгаа. Тэгээд одоо би өөрөө энэ хоёрын асуудлын дараа гарчаад тэгээд ерөөхдөө хэрхэн тэрийг би өөрөө олоог байгаа. Одоо хэрхэн амар гоё 50 аз жаргалтай амьдрах вэ гэх юм бол тэр эрхчлүүлэлт аяга холбоотой байх гэж бодож байна. Тийм учраас одоо энэ том ажлуудаа дуусгасны дараа энэ be free одоо эрхчлүүлэлтэд байгаарай. Тэгээд тэр бол миний тэгээ хамгийн сүүлийн ном болох байгаа. Тэгэл би алга болчих واخ. Хааш алхах юм сонирхолтой байна тий. Окей. За юу яа би энэ подкаст нэрээ зочлуулсан асуудаг л да. Portfolio structure буюу яг одоо хөрөнгө оруулалт хийж байгаа бүтцээсээ танилцуулаа гэж. Тэн дээр бол нийт мөнгөнд дүн ч юм те тиймэрхүү бас хувийн мэдээлэл бол гаргах шаардлагагүй. Чиний хөрөнгө оруулалт хийсэн одоо зүйл маань 100% үзэх юм бол хувьцаа, бонд, хаалттай хувьцаа, үйлдвэрлэл хөрөнгө юу гэх тийм ээ. Дотоод гадаадын хувьцаа энэ бүтээгдэхүүнүүдээс чи яг нэг хуваар нэг тодорхой мэдээлэл өгч. Сонирхолтой юм нь одоо яг оруулсан бэлэн мөнгө гэх юм бол яг тэр айгүй амархан хамгийн их хөвчлэн апу заа. За яг гэх юм бол за сток ороод ирлээ тийм ээ. Дотоодын хувьцаа орж ирж байна. Дотоодын хувьцаа апу бол бүр миний портфолиогийн бараг 60-70% баха. Тэ. Яг гэх юм бол энэ компани маань хувьцааны дотроо биш чиний нийт инвестмент хувьцааныхаа. За тэгээд мандал даатгал байгаа. Төмөр шууд байгаа. Тэгээд сая CEO-гийн IPO-гаас би нэг 25 сая төгрөг авсан. Тэ. Хамгийн бага нь өртөлтөд. Тийм. Гэхдээ яг тэгэл тийм аа. Тэгээд дотоод хувьцаа нь бол тийм тэгээд Dow Jones Index дээр хэд мянган доллар байгаа. Тэгээд S&P 500 хоёр индексүүд дээр мөнгө байгаа. Тэгэл нөгөө манай Apex Capital гаргадаг нэг жилийн 15-16% хүүтэй худалдаж авмаар байгаа бол Apex гэмээр тийм бондууд байгаа. Яг их юм хаяа бэлэн мөнгө хэрэгтэй болдог. Тэгэл бол миний хөрөнгө оолтын хувьцаа үнэт цаас гэдэг юмны хөрөнгө оолт тэгэл болов. Бусад юмнууд бол тэгэл нэг 3 байр байгаа, нэг гараж байгаа, нэг машин байгаа. Одоо 2 дахь машинтай болох гэж байна. Тэгээд бусад юмнууд нь дандаа компаниуд, хаалттай компаниуд, стартап компаниуд тийм ээ. Жишээлбэл Apex-ийн хувь нь одоо байгаа. Тэр бас аюул хөрхөн өссөн байгаа. За энэ Accumulus Education гэдэг компаниг өнгөрсөн жил эхлүүлээд тийшээ баг хөрөнгө оолт хийгээгүй цоошин санаа. Тэгээ энэ компани үнэлгээ одоо баг 5 тэрбум хүрчлээ. Тэгээ одоо сайн нэг дижитал платформ гаргаад эхлүүлсэн чинь хөрөнгө оологч нар хөрөнгө оолт хийж эхлэе. Тэгэл ямар үнэлгээ тавих юм бэ эдрээ гэсэн чинь за тэрбум төгрөгийн үнэлгээ тавьчих гэсэн. Окей авъя гэсэн. Тэр бас аюу хөрхөн үнэлгээ. Тэр үнэлгээ бас өссөн байсан тийм ээ. 0-аас штэ. Зүгээр нэг санаа болгоод яг нь программистууд нэг 30 сая төгрөгийн төлбөр төлсөн. Тэгээ платформ хөгжүүлсэн, бэлэн болцсон. Тэгэл одоо тэр санаагаа баяжуулаад одоо тэргээрээ ерөөхдөө нэг одоо ингээ харах юм бол 970 сая төгрөгийн ашиг хийх гэх юм уу. Гэхдээ энэ бол бэлэн мөнгөний ашиг биш шүү дээ. Түр цаасан ашиг. Тийм. Тэгэд автомата гэдэг төслөө би өөрөө одоо жишээлбэл нэг 100 гаруй сая хөрөнгө оологч нар ойролцоо нэг 60 сая хөрөнгө оолт хийсэн. Одоо бас тэрбум 800-ийн үнэлгээтэй хүрсэн байгаа. Тэгээд ер нь хаана Идэр Батын хамгийн их мөнгө одоо хаана явж байна гэх юм бол одоо их хвшлэн цаасан ашиг одоо яг юм үнэлгээний өсөлт. Тэгээд тэр данаа нөө стартап компани эсвэл стартап даваад гарцсан. Одоо 4 жилийн өмнө Apex ч гэсэн стартап компани байсан. Одоо байха болцсон зах зээлийн номер 2 болсон. Тэгээд
Тэгэл энэ одоо бусад компаниуд бас яг адилхан дараалал явчих юм бол ер нь миний Apple руу хийсэн мөнгө, мандал руу хийсэн мөнгө бүр ингээд шалах бүр ингээд ямар ч хамаагүй болчихж байгаа мөнгөн дүнгээр. Тэгтээ ийм юмыг хийх чаддаг хүмүүс нь аюу хавар. Бас амар эрсдэлтэй. Тийм учраас дундаж амжилттай стартап гаргаж чаддаг хүний нас 45 шүү. 45. Яа, тийм учраас 20 25 их сургуулаа төгсөж стартап хийгээрээ худлаа шиг худлаа. Юу чиний хөрөнгө оруулалтын бүтцээс харах юм бол ерөөсөө шүү дээ тийм ээ. Passive investment гэдэг одоо яах вэ хэдүүлээ хувьцаа болоод тийм ээ. Тэгээ Dow Jones болоод S&P 500 индексүүдээ гэдэг ярих юм бол ерөөсөө ихэнх чиний active хөрөнгө оруулалтууд байгаад шүү дээ. Яг өөрийнхөө нэг бие оролцуулдаг. Тэгтээ баг ханшийн шалгахдгүй юу болж байгааг шалгахдгүй зүгээр хийчихдэг шүү дээ. За тэгвэл нэг юм асууя. Чи өөрийнхөө нэг хөрөнгө оруулалтынхаа бүтцийнхаа үнэлгээг одоо total asset-ийнхаа нэг net asset value гэж ярих юм бол тэрийг өстэй тийм ээ тооцоолыг ер нь гаргаж явдаггүй. Үгүй. Огт өгдөггүй тийм. Дансны уулгаач харддаг. Яагаад вүлээх вэ? Тэр бол нөгөө өмнө тэгдгээс одоо нэг аягүй хариулчих та. За. Жон тойрол хариулчих. Болно. Окей. Хөрөнгө оолт гэдэг нэг сэдв аваад үзчих юм бол зүгээр мөнгийг нэг газар хийнэ гэд хүмүүс төсөөлдөг. Гэхдээ энэ хөрөнгө оолт гэдэг сэдв маань солиотой өргөн багхгүй юу? Тэгэл нэг хоногоор хөрөнгө оолт хийх юм уу? Тэ? 7 хоног хөрөнгө оолт хийх юм уу? Тэ? Сараар хийх юм уу? Улирлаар хийх юм уу? Жилээр хийх юм уу? 20 жилээр хийх юм уу? Эсвэл мөрөнгөд хугацаагүй хийх юм уу? Гэж байгаа байхгүй юу? За жишээлбэл хэдэн сарын өмнө 6 хэдэн 7 сарын өмнө те айгүй олон койнууд гарч ирсэн. Окей. Тэгэл тухайд би бас нэг Facebook дээр live my feed мэгээд тэгэл 99% shit coin те. Тэгээд shit coin-ы зорилго нь угаасаа 0 хүрэх нь одоо зорилго нь угаасаа 0 хүрэх ёстой юм шиг те. Гэхдээ 0 хүрэхээс өмнө пуужин шиг мэдээш нисээд те coin гаргасан хүмүүс нь баяжих ёстой. Тим зорилготой байхгүй. Тэгээд айгүй сонирхолтой тийм зорилготой юм гараад ирчээд богино хугацаанд пуужиндаад тэгээд дунд юм уу урт хугацаанд бүр ингээд эвтэйхэн шиг газардахгүй зүгээр ингээд гэл дэлбэрээд явах хэвээр юм лу хүмүүс яагаад хөрөнгө оолт хийсэн бэ гэж нэг юм байгаа. За тэгвэл энэ дээр айгүй тодорхой хариулт байгаа. За жишээлбэл одоо нэг хамгийн өндөр өсөлттэй койныг аваад үзчихье заяа. За нэг өдөртөө 2 төгрөг байсан чинь маргааш нь 2 төгрөг 50 цент болчихлоо. Маргааш 50-аас 3 болчлоо. За тэгэл ингээл өсөөлөдөг 4 5 6 7 хүрчлээ. Ингээл харах юм бол нэг хоногоор хөрөнгө оолт хийсэн хүн байна штэ. Ашигт ажиллагаа нь хамаатай юу? Тэнд бол ямар ч хамаа байхгүй. За тэгэл ингээл компани удирдлага нь хамаа байна уу? Юусэн байхгүй. Хамаагүй байхгүй. Тэгээ борлуулалт нийт явж гин тэгээд энэ төсөл маань ирээдүйдээ жигнэ амжилттай хүрэх юм үгүй мө гэх юм бол нэг юм уу нэг хоног юм уу 7 хоногийн одоо хөрөнгө оолтын төлөвлөгөөтэй хүн эсвэл нэг тийм хугацаатай хүний хувьд бол юу нь хэрэгтэй юу чухал юм бэ гэх юм бол Америкчууд хэлдэг шүү дээ number go up тий үнийн дүн өсөж гэнэ үгүй мө за тийм одоо хөрөнгө оолтын стратегтэй хүн shitcoin авчаад буруутах юм байхгүй. Яагаад вэ гэх юм бол өчигдөр 2 дээр байсан өнөөдөр 250 дээр болсон. За 250 дээр болчиход 3 дээр болчлаа. Окей. Хөрөнгө оолт хийхийн нөгөө чи тэнийг юм уу хаашаа юм уу гэд асуух ирэх байхгүй байхгүй юу? Яагаад гэх юм бол хей би зүгээр энийг 2 хоног барьчаад өсчих юм бол зарна тэгээд өсөхгүй юм бол гис бушуухан шиг гарчия гэж шийдвэр гаргачих байхгүй юу? Тийм учраас that's fine. Тэ? Одоо супер extreme version сая ярьчлаа. Хүмүүс маань өнгөрсөн жилийн хугацаанд энэ coin moin дээр хувьцаан дээр ч гэсэн яг энэ хамгийн богино хугацааны экстрем хөрөнгө оолтын стратеги барьдаг байхгүй юу? Тийм учраас дансны уулга шалгадаг. Өдөр болгон. Тэ? Өдөр болгон number go up мөн үгүй юу гэж шалгадаг. Пуужинт жин үгүй юу гэж шалгадаг. Тэгэхээр тэрэн дээрээ ингэ сэтгэл зүйн маш их төлдөг байхгүй юу? За би бол ингээл хүүтэй одоо би ингээд чат хийчих штэ. Тэгээ манай хүү 2 хүү ингээд авсан ч it's okay яг хөө тийм одоо хөрөнгө оолтын одоо time horizon гэдэг штэ хугацаа бол тий. Одоо апу 1920-д онд байгуулагдсан билүү. Тэгэл монголчуудын хүн ам ингээд буурч муураад гинт ингээд арх марх хориглохгүй л апу байжлаа. Тийм учраас
Тийм учраас би тийш хөрөнгө оруулалт хийсэн байхгүй. Тийм учраас миний стратеги бол тийм байгаа. Тэгэл нэлээд урт хариулаад одоо хариулчлаа. Миний strategy бол супер урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд амар уйтгартай, амар найдвартай, бараг ямар ч үр зээлгүй менежмент дээр бүр ингээд дуракийг тавьсан ч компани явчмаар одоо яг Warren Buffett юм хийж байгаа. Яагаад вэ гэх юм бол би стартапууд дээр энэ өндөр эрсдэлтэй өөрийнхөө эхлүүлж байгаа компаниуд дээр зөндөө зовлонтой, зөндөө их анхаарал тавих хэрэгтэй. Тийм учраас энийг хоёулын нь юу ч ойлгох хэрэггүй. Одоо дансны хулгай шүү дээ. Энэ стартап компаниуд дээр өдөр болгон шалгадаг. Тэгээд тэр компаниуд зүгээр л явдгаараа явах хэрэгтэй. Ингээл мөнгөрөөлөх хэрэгтэй. За. Алис. Тэгэхээр чиний нөгөө хувьцааны хөрөнгө оруулалтын дээр хийхдээ шийдвэр ерөөд нь гаргачаад аль хэзээ мэдээж бол маш ойлгомжтой бизнес байх хэрэгтэй. Тэг шийдвэрийг гаргачихсан. Нэгэн шийдвэрийг гаргацсан бол гівгэнт тэр зөв засаглалтай байгууллага бол удирдлагын солиотой энийг тэр санаа зовх зүйл байхгүй. Балансаараа тайлангууд нь бүгд гараад явж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын зорилго бол гэр бүлдээ, үр хүүхдүүдээ ирээдүйдээ. Бүр ирээдүйдээ. Одоо би 50 60 настайдаа зарах юм уу эсвэл би өгсөний дараа манай гэр бүлийн гишүүдүүд зарна уу? Тиймэрхүү л зорилготой байхгүй. Тэр өнцөг бол маш ойлгомжтой байгаад байна. Миний хувьд ч гэсэн залуучуудад энэ financial literacy буюу санхүүгийн ойлголтын талаар мэдээч. Энэ нь мэдэх гэдэг нь нүүдэрт байгаа 50,000 төгрөг, 100,000 төгрөг хэрэг хадгаламж үүсгэж одоо хоримтлуулж болж байгаа бол тэрийг хөрөнгө оруулалт хийгээч. Энэ мессежийг л өгмөр байгаа юм л да. Чи бас сая хэллээ. Их койнуудын 99% нь shit coin гэдэг юм тийм ээ. Бид өөрөө бол тийм ойлголтоор мэдээлэл хүргэж байгаа. Гэхдээ энэ койнууд донд чинь хөрөнгө оруулалт хийвэл зохих investment target гэж хэлэх юм тийм ээ. Тийм койнууд байгаад байгаа байхгүй. За өндөр бол юу харах юм бэ? Гэтэл эн чинь нэг шившин пуужиг шинжлэх ухаан биш байгаад байгаа байхгүй. Coin гэдэг бол нэг fundraise хөрөнгө босгох нэг төлөв байгаад байгаа байхгүй. Тэр цаанаа нөгөө яг цаанаа гаргасан өнгөөрөө юу хийх вэ гэдэг чинь фундаментал бизнес байж байгаа байхгүй. Тэрийг харах юм биш үү? Ер нь бол тийм баха гэж бодож байна. Одоо нөгөө DAO маа гэж яриалаа. Тэр яг яаж ажиллах юм бэ? Бас ойлгохгүй байна. Ягаад гэх юм бол яг хүний ингээд ашиг сонирхол, шунал тэгээд нөгөө компаниараа ингээд нэгдээд зорилгын төлөө явуулаад тайлан нэгдээд тийж явах хэрэгтэй юм шүү. DAO яаж ажиллах юм бэ? Одоо хүртэл яг нэг супер convincing одоо яг миний итгэл авах чадахын аргумент олж аваагүй байгаа. Яг нь койнуудын гарахтаа бас би өөрөө нөгөө Батчин гэдэг залуутай подкаст хийгээд ерөөдөө мань хүний хэд хэдэн санаачилсан төслүүд нь айгу гоё харагдаад байсан. Одоо жишээлбэл тэр ахлах сургуулийн нэмэлт одоо хичээл модулуудыг хийчих юм амар кул юм байна гэж бодоод мань хүнийг бас энэ подкаст нь урьчаад тэгээд харамсалтай Томожи alternative school гэж явж байлаа тийм ээ. Тийм Томожи alternative сургуулийн хөрөнгө оруулагч. Гэхдээ Alfcoin дээрээ би зүгээр Бачинтай ингээ подкаст хийчихэд тэгээд тэр санаачилсан нөгөө прожектуудыг харах юм бол айгу кул. Гэхдээ харамсалтай нь яг хөө тэрэн дээр яг тэрний төлөө явж гин үгүй юу гэх юм бол одоохны яг сайн мэддэхгүй байгаа. Тийм учраас бас coin дээр унтсан. Бас тэр Alfcoin-ы тухай ярьснаа бас жоохон тэр талаар бас жоохон харамсаж байгаа. Тэгээд ингээд харах юм бол нөгөө coin-ы цаана яг баг ингээд нөгөө IPO хийсэн шиг компани цаана засаглалаа явуулаад гүйцэтгэх удирдлагуудаа явуулаад баг нэг тууц шиг юм болоо хөрөнгө оруулагчийн эрх ашиг нь ингээд хамгаалагдаад явж байгаад тэг хамгийн гол нөгөө томоохон одоо жишээлбэл одоо энэ Alfcoin дээр жишээлбэл энэ худалдаж авсан хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг харах юм бол тэг бас бусад койнууд дээр бас яг адилхан нөгөө унтсан койнууд дээр хүмүүс аяг бухимдаад байгаа. Тэр бухимдлаа гаргах механизм юусоо байхгүй. Одоо жишээлбэл Alfcoin гэдэг хууль этгээд мөн үгүй юу? Тэ? Гүйцэтгэх захиалныг хийн юм бэ? Тэ? Тэгээд төсөл ингээд фейлдчих юм бол хуулийн ямар хариуцлага хүлээж авах юм бэ? Тэ? Тэгээд ингээд гүйцэтгэх захиал нь сайн ажиллахгүй юм бол хувьцаа хөрөнгө оруулагч нь эрхээ одоо идлээд тэ? Шинэ гүйцэтгэх захиалыг томилох эрхтэй юм уу? Тэ? Эсвэл хэдэн мянган хувьцаа эзэмшигч тэ? Хөрөнгө оруулагч нь хурал хийгээд нэг тууцыг одоо яг төлөөлөх өдөртөх зөвлөх те одоо мянган хүмүүсийг төлөөлөх хүмүүний тийм хүнийг томилох хэрэгтэй юм уу те тэгээд дараа нь ингээд үйл ажиллагаанууд нь заяа сонирхолтой нөгөө компаниудаар ХХК-нуудаар явж байгаа. Гэхдээ coin хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нь яг хаана байгаа юм бэ? Тэгээд энэ компани маань цөм ашиг хийж байгаа юм бол coin эзэмшиж байгаа хүмүүсийн эрх ашиг яаж хамгаалагдсан байгаа юм бэ? Тэр ингээд засаглал, аудит оруулах эрх мэрх
бүгдээрээ байхгүй учраас амар эрсдэлтэй юм шиг санагдаад энэ олон юмнууд маш тодорхой биш байгаа. Тэгээ ингээ урт ингээ сунжраад яваад байх юм бол би өөрөө баг энэ дээр жоохон арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээ хоёлоо койны холбоо дээр бас тэр гишүүдүүдийг чангалахад бас ерөөхдөө бэлэн байгаа. Яагаад гэх юм бол бас мэдээж намайг олон хүмүүсийг дагаад энэ Elfcoin-ыг авсан байж магадгүй тийм учраас энэ дээр одоо засаглалын арга хэмжээ заавалч байх хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгээд ийм засаглалын арга хэмжээтэй хөрөнгө оруулагчийн эрх ашигыг ингээд нэгдээд хөрөнгө оруулагчийн төлөө явдаг компаниуд coin гаргасан компаниуд ашигтай ажиллахаа яваанда. Тэр богино хугацаанд энэ бүх механизмууд байхгүй бол зүгээр ингээд тэр coin гаргасан хүмүүсийн амьдрал амар амархан болчихно шүү дээ. За энэ мөнгөөр яах вэ? За яадаг юм бэ? Тэ? Нэг Дубай явчих, тэ? Нэг Солонгос явчих. За нэг спортын баг ивент итгэчих гэл ингээл хүснээр хийж байгаа байхгүй. Тэгэл дараа нь ингээд төсөл маань айгүй ашигтай ажиллаад эхлэх юм бол ямар амар ашигтай болчлоо. Тэ? Тэгэл нөгөө хяналт, торгуул, засаглал, дансын хөдөлж байгаа, тэ? Тууцтай хувьцаа эзэмштэй одоо санхүүгийн тайлан тавьж байгаа аудитын компанич байхгүй болохоор тэ? Окей, за жоохон зарлага нэмчи. 5-70 лизингт чи тэ захирлын машин, томилтын зардал тэ. Тэгэл янз бүрийн гэр бүлийн гишүүдүүдийг ингээд захирал мэхлээр тавьчаад тэгээд ерөнхийдөө маань Монголдо яг хөрөнгөний зах зээлийн 90-ад он 2000-ад оны алдаа энэ засаглалгүй coin дээр яг давтагдаад байгаа юм шиг надад санагдаж байна. Дээрээс нь хоёулаа маш чухал ярих ёстой зүйл үлчээсээ хэллээ. Хөрөнгөний зах зээл өөрөө ялангуяа 90-ад оны 2000-ад оны ихэнх үед бол маш их алдаануудыг давтаад гаргачихсан байгаа. Засаглал нь ойлгомжгүй, хувьцаанууд нь төвлөрсөн ч гэдэг юм тийм ээ. Энэ алдаанууд одоо coin ертөнцид давтагдахгүй үгүй юу ч гэдэг юм тийм ийм шүнж төрлөө далдаанууд давтахгүй. За энэ дөр бол ажлууд хийгдэж байгаа юм байх шүү. Жич одоо жишээ нь санхүү цэцэл хорооноос одоо журам нь гарцсан байна. Хууль нь гарцсан болохоор журам нь одоо даагаад гарцсан. Албан ёсоор гараагүй. Журмын төсөл нь гарцсан саналаа авж байгаа. Гэхдээ энэ койны үйл ажиллагаа өөрөө шин зүйл болохоор төгс хувилбар шууд гарч иж чадахгүй байна л да. Гэхдээ нэг зүйл маш ойлгомжтой байгаа. Ягдгүй гэвэл энэ үйл компани үйл ажиллагаанд койноор дамжуулж хөрөнгө босгох нь өөрөө олон нийтээс мөнгө татаад байгаа байхгүй тийм ээ. Олон нийтээс мөнгө татж байгаа бол тэнд хөрөнгөний бирж дээр олон нийтээс мөнгө татаад IPO хийж байгаа компани засаглалтай ер нь бол адилхан байх хэрэгтэй байхгүй. Өөр ямар шаардлага хэвчээ шаардлагаас олж харагдахгүй байгаа байхгүй тийм. Тэгвэл би одоо токен гэж нэрлэхэ болчих юу өөр одоо жишээлбэл зүгээр яаж нэрлэх юм. Тэгээ зөө нөгөө хачин нэр хүчил та. За нэг токен нөгөө талаас нь нэг ток гэж нэрчил та. Ниток гэж нэрчээ. Би ниток гаргалаа. Энэ бол виртуал хөрөнгө биш бла бла гэл тэгэл дахиад хуулийн нөгөө саарл хэсэг рүү орчоод зохицуулахгүй болоод за миний ICO одоо ICO гэж нэрлэх өөр нэрлэх юм бол гэхдээ яг механизм яг юу юм бэ гэх юм бол хүмүүсийн хөтөлбөрийн гэрээ зурагтаад цалингаараа цалин буулгаж байгаа эцэс төлөрсөн мөнгө компани хикадны данслуу орж байгаа тэгэл аюу сонирхолтой. Ер нь бол зүгээр хөрөнгөний зах зээлийн үнэт цаасны зах зээл компани хуулиараа зохицуулах юм бол баг болохоор л юм шиг санагдаж байна. Тийм болохоор хөрөнгөний зах зээлийн уламжилт төрөл бүрийн одоо чөдөр тушаа болсон хэцүү одоо арга хэмжээнээс илүүгээр тэрийг зөв зохицуулсан арга хэмжээнд бол энэ бол эсрэгээр хөрөөд орж ирэх ёстой болов гэж харагдаж байгаа. Энэ дэрийг ч гэсэн санхүү цэцэл хороо бол ажиллаад саналаа аваад явж байгаа нь бол тун талархууштай харагдажсэн. Гэхдээ тэнд бол маш хийх зүйлүүд байгаа. Энэ дээр магадгүй бид нэр койныг шүүмжилж байгаа эсвэл койн дээр зөв арга одоо үйл ажиллагаа явуулаад мөс хагалж байгаа. Энэ дээр бид нэр саналаа солилцоод аюу сайн хамтарч ажиллах хэрэгтэй болов гэж харагдаад байгаа байхгүй юу? Яа койнууд дээр гэхдээ энэ одоо ингээл эхлээд намдах хэвээр нөгөө фейлдэх нь фейлдэх хэвээр. Тэгэл ерөөхдөө шүүхтэрээ зөндөө юмуд очиж байгаа ирж байгаа юм билээ. Аюу олон цагтаа шүүхээр явж байгаа санхүүгийн зохицуулахаараа дээр маш олон гомдлууд ирж байгаа юм билээ. Тэ. Одоо дэлгүүрүүд би одоо зөвхөн хүмүүсийн дэлгүүр орохоор бас зарим хүмүүс нь тэ надад ингэ ярьдаг байхгүй. Би одоо энэ coin дээр одоо энэ хүний одоо шүүхт өглөө мөглөө эсвэл бид нэр 100-уулаа нийлүүлээд ингэ яалаа маалаа гэл тийм юм гарч байгаа. Тэр одоо гоё ингээ системийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Тэр одоо яг явах хэрэгтэй. Тэр үл яг нэг ongoing process болоод нэлээд хийгдэх ажлууд байгаад байгаа явна гэж. Эндээс одоо миний зүгс аяг оролцоотой ажиллана. Тэгээд юу эдрээ ингээд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд би хоёлаа ингээд ярих чи аяг зүйлүүдийг ярьж штэ тэр ном бичиж гин. Залуучууд их мэдээлэл хүрэх хэрэгтэй байгаад байна. Чиний хувьд сайн хэлжсэн зүйлүүд хөрөнгө оруулалт маань өөрөө хоёр дахь зүйл болцсон явж штэ тийм ээ. Дараагийн гурав дахь гэдэг нэг шинэ юм байгаад штэ тийм ээ.
За эрхчлөө гэдэг зүйлийг чи ярьж ирсэн тийм үү. За тэрнээс яг одоогоос нэг 5 жилийн дараа эдрийг яг юу хийж явах юм болоо? Хаана явж явах юм бэ? Энэ талаараа бас нэг сонирхолтой юм уу төсөөлөл өгч. Нэг пивний үйлдвэртэй болцсон байгаа хаа. За. Би бол пив уух айгуу дуртай, пив хийх дуртай. Чи пив ярихын тухайд одоо тий beverage тийм ээ одоо уух юмны талаар бол чи апо дээр хөрөнгө оруулалт хийсэн байж байгаа шүү дээ. Тэр гэж өөрөө хийнэ гэж ярьж байгаа юм. Яа тэгтээ апо хийж байгаа пив яг уудаг л та. Калтенберг маш гоё байлаа. Тий. Амт нь айгуу анханаас ерөөс биш болсон шүү. Хүмүүсээ анхаараарай. Яа пивний одоо айгуу гоё. Одоо тэр нөө Шангрилагийн нэг давхар Brussels гэдэг газар байгаа шүү дээ. Тийш ингээл ерөөхдөө айгуу орох дуртай. Тиймэрхүү пивнүүд уух дуртай. Тэгээ Европ гадаад явахдаа бол ер нь бол дандаа л жоохон ууцсан явдаг. Тэгээд Япончууд одоо бас craft beer-ууд айгуу гаргаад эхэлсэн байгаа. Гэхдээ одоо ойрт Япон яваагүй нөө коронавигаал тэгээд дахиад нэг утга нэг Япон явна. Тэгээд Японд явахтаа шүү дээ. Би бас айгуу сонирхолтой Европ craft beer-ний pub ороод тэндээ ерөнхийдөө нэлээх мөнгө хайдаг байсан. Тэгээд ерөнхийдөө пив айгуу дуртай. 5-10 жилийн дараа вино пив хийж байгаах. Тэгэл ерөнхийдөө нэг хүсэж байгаа юм бол нөө Монголын орцтой нөө цэцэрэг амттай тийм пив хийгээд үтшмээр байна. Тийм юм хиймээр байна. Тэгээд дараа нь одоо жишээлбэл нэг дампуурцсан пивний үйлдвэр ч юм аваад тэргээ томруулаад нэг томсгохоол тэгж бодож байгаа. Гэхдээ яг тийм болох нь үгүй юу би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ юу ч гэсэн энэ эрх чөлөө мөлөө аюу сонирхолтой санаа байна. Японд ингээд пив хийж байгаа газрууд ингээд ерөөхдөө судлаад ингээд үзэхээр ихэнхдээ технологи бол Европоос орж ирсэн байдаг. Мэжигийн үед ороод ирсэн. Одоо шинэ хятад Цинтао гэдэг нэг пив бийж байгаа тийм ээ. Тэр чинь ерөөсөө Герман байхгүй. Яг тэр бүс нутагт нь одоо тэмжээний бас нэлээ ойрхон байдаг бол Дайлан тэр хавтал байдаг гэж бодож байна. Тэр хэсэг бол хэсэгтээ бас Германы ноёрхолт байсан те яг нэгдүгээр дан болоод хятад байсан нэлээдгүй одоо Европын одоо тийш ер нь импери улсууд бол ихэнхдээ цэргүүдэд татсан байхгүй. Тэр үед бол яг Япончууд ороод ирсэн гэдэг яг нэг тийм түүх байгаад байгаа шүү. Тэрнээс яхаа тэгэл Герман. Тэгвэл Японд байгаа тэр пивүүд аягүй тийм орон нутгийнхаа онцгой бүтээгдэхүүн, жимс, төрөл бүрийн бүтээгдэхүүнээс амталсан онцгой зүйл гаргаж ирнэ. Чи тэрийг Монголд яагаад хийж болох юм гэж ярьж байна тийм. Түүхийд яг түүхийд жоох хэцүү баг. Монголын буудаа жоохон яг би хэдэн пивнүүд туршаад хийж үзсэн л дээ. Гэхдээ буудаа нь яг ингээд жигч стандартгүй болохоор тэр нь жоох хэцүү юм байлээ. Тэгэл зарим орцуудын заавалчгүй гадаадаас авчих хэрэгтэй байна. Гэхдээ ус, цахилгаан, хүн хүч эдгээр бүгдээрээ Монголоос авах юм чинь ерөөхдөө одоо манай Монголын төгрөгийн инфляц амар өндөр. Тийм учраас Монголтой хөлбөмбөрийн үртэг аюу бага. Тийм учраас экспорт хийх боломж байна. Гэхдээ мэдгүй 5 жилийн дараа одоо яг тийм юм хийх нь үгүй юу? Ерөөдөө одоо тэгтээ хийж байгаа юм надад амар таалагч байгаа. Ерөөхдөө ингээд би ингээд энэ эднийг дуусчаад нэг тэтгэврт гарчээ гэсэн юм ерөөсөө байхгүй. Ер нь бол энэ ажил намайг өглөө дууддаг. Би айгу дуртай ингээд очлоо гэл тиймэрхүү хандлагатай байгаа. Стартапд ажиллах айгу дуртай гэж хэлж шүү тийм ээ. Тэгээд чи сая бүтэмжтэй байх нь айгу чухлаа гэдэг чинь супер хамгийн чухал. Технологи ашиглах хэрэгтэй. Жишээ нь ClickUp гэдэг чинь тийм ээ. Slack-ийн өшөө төлөвлөд байгаа шүү тийм ээ. Манайх бас хэрэгэлдэг. Одоо тултал нь хэрэглэх ёстой байна гэж би сая ойлголоо. Үгүй би яг эсрэг хэлсэн нөгөө ер нь бол нөгөө олон ажилтнтай яг хин юу хийх ёстой юм бэ айгу тодорхой биш байгаа юм бол эсвэл одоо нөгөө chaos байгаа штэ нөгөө замбраагүй байдал гэх юм уу эсвэл яг гээд ягаад юм явахгүй байна гэд тэгэл яг нөгөө хүний нөөцүүд одоо нөгөө KPI байгаа штэ. Тийм. KPI-ийн гаргаа за чи юм хийсэн байна. Тэгэл OJSM янз бүрийн ингээ менежмент төлөвлөд байгаа штэ. Тэд нар хаанаас гарч ирсэн байх юм бол компаниуд томорчоод 100 ажилтнаа болоод ирэхээр хин юу хаана хийж байгаа юм бэ мэдэхгүй тодорхой биш болоод ирэхээр одоо энэ системүүд нь үүсэж байгаа шүү дээ. Тэгэд тэрний одоо бүр ингээд гоё дижитал вершнууд нь одоо ClickUp, Slack, Mac тэд нар аахгүй. Тэгээд стартапыг хийх уг нь бол хүн болгон хийхийг сонирхож байгаа, хиймээр байгаа. Гэхдээ хүн болгон хийж чадахгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэр нэг тийм хэцүү юм байгаад байна да тийм. Хэцүү. Тийм хэцүү байх болохоор бас гоё байгаад байгаа нөхгүй. Илүү сорилттой. Тийм. Одоо гэхдээ түрүүний асуулт би хальт юу дахиад нэг дууртчихъя. Манай компани дотор ClickUp ашигладаг. Facebook Messenger хоорондоо нэг юм бичдэг. Тэ? Дотроо ингээд нэгдсэн мэдээллийн системч байхгүй. Тэ? Одоо яг энэс арай нэг том өрөөнд дотор бүгдээрээ тойроо сууж байгаа байхгүй. За. Тэгээ хүн болгон яг нэг л юм хийж байгаа. Тийм учраас тэр менежмент системүүд нь юу ч ирэхгүй байхгүй. Тэ? За 3-7 хоногийн дараа
энэ шинэ бүтээгдэхүүн гарна шүү. Вебсайт бэлэн байх хэрэгтэй, энэ бэлэн байх хэрэгтэй, энэ бэлэн байх хэрэгтэй. Энэ контентууд бэлэн байх хэрэгтэй наа. Бүгдээрээ толгойн дотор ганцхан юм хийж байгаа болохоор тэгэл нэг дүрмтэй. Өглөө болгон ирээл өнөөдөр хамгийн чухал ажил нь юу вэ? Хоёр дахь чухал ажил нь юу вэ? Гурав дахь чухал нь юу юм бэ? Энэ гурван дээр нь фокуслая. Хамгийн гол нь хамгийн чухал юм хийцэн байх хэрэгтэй. Хоёрын хойшоо тавьсан ч болно team management system and that's it. Тэрнээс илүү complicated юм ерөөсөө их дургу. Жишээ нь шиг бүгдийг нь цуглуулж хагаад нэг дор ярьдгүй эсвэл нэгжээрээ дотроо яриа авчдаггүй. Эсвэл бүр тэрийг хүн бүр өөрөө тэн дээр төлөв. Өөрөө. Ягаад гэх юм бол би цаана ингээд хүнийг өдөртөх дургу яг юм ясам дээр. Би бол одоо нэг том компани дотор чи CEO болох өдрөө би чинь 100 сая төгрөгийн цалин өгсөн. Яшиг. Ягаад гэх юм бол би хүнийг ингээд араас нь яваад ингээд ойлгохгүй байхгүй чи яагаад даа тийм хийхгүй ингээд тэ тодорхой шүү дээ. Хийгээл явах хэрэгтэй байхгүй гэж тийм үү? Тийм тэгэл харамслаа компани томсох тусам муухаар хэлэхэд паразитууд нэмэгдэх байхгүй. Тийм учраас том компани дотор ажил ерөөсөө дургу. Хурган уншуулаад яг 9-гээ хурган уншуулчих, яг 6-гээ хурган уншуулаад гараа явдаг хүмүүс. Тэгээ дундаа юу хийсэн бэ гэх юм бол 3 цаг Candy Crush тоглосон. Нэг бүтэн цаг 0 дотор ингээд суугаад дахиад тэндээ ингээд Facebook маачсан. Тэгэл дундураа ингээд кофений болон дотор маазраа тэгээд тийм тардаг хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ би ингээд бас нэг зөвүүн байж чаддгүй, хүнийг бас халж чаддгүй. Яг би бол яг дотроо миний зан характер би аюул санаа ойлгосон болохоор хамгийн муу менежер би. Тийм учраас хүнийг менежмент хийхгүй, тийм учраас жижигхэн цөөхөлөө байх хэвээр. Яг нэг бүтээгдэхүүн, нэг ажил, нэг юмны ард гарах хэвээр. Тэгэл окей, баярлалаа. За, тэгээ түрүүний стартап яагаад хэцүү юм бэ те? Айгүй их туршлага хэрэгтэй байдаг. Одоо жишээлбэл худалдааны компани амжилтаа эхлүүлсэн хүмүүс одоо стартап гэх юм бол одоо баяр сайхан майхан тэ гэдэг нөө Shark Tank янз бүрийн юмар одоо бүгдээрээ технологи гэж ойлгоцсон байгаа. 90-ад оны хамгийн түгээмэл стартап юу байсан бэ гэх юм бол хүмүүс зүгээр гадаадаас бараа оруулж ирье гэсэн стартапууд тэр байсан шүү дээ. За тэгээ одоо ч гэсэн хүмүүс бараа оруулж ирье гэсэн мөрөөдөлтэй байгаа. Тэгээд хин хамгийн амжилттай өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинэ худалдааны компани тийм бараа оруулж ирдэг стартапын эхлүүлсэн бэ гэх юм бол тийм том худалдааны компани худалдааны менежер байсан 10 жилтэй агуулгын систем. Окей. Түгээлтнэгчтэй ингэх хэрэгтэй байна. Мөнгө ингэж тоолох хэрэгтэй байна. За хулгай гарах юм бол ингэх хэрэгтэй байна тий. Дэлгүүрүүд ийм хэлцэх хэрэгтэй байна. Тэгээ угаасаа анх хэд бараг нэг 100 200 дэлгүүрүүдтэй танил тий. За тэгэл ингээл цаанаа ингээд амар туршлагатай мөнгөө хөрөмтлүүлсэн байртай болцсон тий 100 хэдэн сая төгрөгийн одоо найдварт бүтггүй байсан ч гэсэн 0 болохгүй. Тэгэл бараг нэг 10 жилийн туршлагатай хүн окей. Одоо өөрийнхөө бараагаа оруулаад ирээ. Тэгээд тэд нэр айгүй сэргэлэн ажилтдаг шүү дээ. Тэр худалдааны менежер нь өөрөө компани дээр байж лээдэг. Тэгээд гэр бүлийн гишүүн эхнэр нь юм уу нөхөр нь хийчдэг байхгүй. Тэгэл 9 гээд ажилдаа ороод 6-гийн ажилласаа тараал. Тэгэл орой юу хийдэг бэ гэх юм бол тэд нар өөрийнхөө жижигхэн агуулга дотроо бараагаа явуулаад авах. Хасаа бүтсэн тэд нар юу хийдэг бэ гэх юм бол түгээлт хийгээд байгаа. Тэгээд компани окей 3 4 одоо бүтээгдэхүүнтэй болчлоо. Нэг түгээлтийн 2 түгээлтийн машинтай болчлоо. Тэгэл нөгөө тэр хажуудаа хийж исэн нөгөө side business маань томроод ирэхээр окей нөгөө Tombocht International байна уу, Anungo байна уу, Super Distribution байна уу, Approach байна уу те бай явлаа яваад өгч байхгүй. Яагаад тэр худалдааны компани амжилттай болж байна гэх юм бол 10 жил яг хэрэгтэй юм дээр өдөр болгон адилхан юм хийж байгаа болохоор хажуугаараа эрсдэлгүй мөнгө усгалаа бий болчоод хүмүүсийн цалингаа найдвартай тавьчихна гэд тэгээд за энэ бараа маань амжилттай борлогдох юм байна гэд арилжааны банктай ч юм уу банк бустай ингээд харилцаагаа эхлүүлчээ за дараагийн татаа уулт нь бэлэн болчих юм байна. Тэгээд ингээд эдийн засаг муудсан ч миний бараа ч гэсэн сайн явах юм байна гэд мэдээд аваад болцсон болохоор амжилттай явж байгаа. За орчин үед стартап гэд заяа хэдэн шалтан банднэр заяа тий нэг ч удаага хурган уншуулаагүй, нэг ч удаа захиралтаа загнуулаагүй, нэг ч удаа хүн цалин тавьж өгөөгүй, компани хууль гэдэг чинь мэдхгүй, хөдөлмөрийн гэрээ уншиж үзээгүй заяа. Тэгэл нэг борлуулалт хийж чаддгүй, хүнтэй ярьж чаддгүй, имэйл ярьж чаддгүй, 2 3 ийм ном уншичаад тэгэл хуран уншуулах хэвээр банд юм байна, хэвээр худлаа юм байна, бизнес тийм байхгүй. Тэгээд
баян болохын тулд стартап хийх ёстой байна гэж хоосон толгоонууд шалтан байд нар яваад фейлдэг байхгүй юу. Тийм учраас дундаж амжилттай стартап үүсгэн байгуулагч маань Америкт улсад 45 настай. Монголд бол арай жоохон залуу байх, 30 одоо миний насандаа л хүмүүс байгаа та. Гэхдээ хаана ямар стартап хийжийнэ гэх юм бол өнгөрсөн хэдэн жил нэлээд нарийн одоо нэг specific knowledge цуглуулсан байх хэвээр. Тэгээ тэр networking үүссэн байх хэвээр. Айл хэдийн нөгөө бүтээгдэхүүн зах зээл дээр гараад мөнгө уурсгалтай байх хэвээр. Тэгжээж ерөөд амжилт. Тийм учраас тийм хэцүү байдаг байхгүй. Тэгээ яагаад хэцүү юм бэ гэх юм бол тэр худалдааны менежерийн хувьд бол ерөөсөө хэцүү биш. Яг л хажуугаараа хийгээд жижигхэн дигтэхэ байсан чинь хаалцараад амар том шуу болцсон. Бусад хүмүүс нь яагаад хэцүү байгаа болохоор бэ гэх юм бол энэ 10 жилийн тий тэр төлбөрөө төлөх дургу байхгүй. Тий. Чи одоо 10 жил худалдааны менежер байж ич тий өдөр болгон 360 за нэг жилийн 280 хоног чи тасалбараа төлөх ёстой шүү. 10 жил. Одоо хэдийн 2800 тасалбар чи төлөх ёстой шүү. Хүмүүс тэр төлбөрийг төлөх дургу байхгүй. Тэгэл шууд эхлэх гэдэг. Шууд хаах гал тэгэл фейл. Тэгэхээр ялцч үгүй хэлээд байж тийм ээ. Тэгтээ залуучууд хиймээр байгаа шүү дээ. Тэр чи эхлээд туршлагаж эртхэн туршлагаа зөв газараа маш үр дүнтэйгээр маш их ачааллыг аваад үүрээд аваад таа чи. Үгүй юу болно шүү дээ. Нөгөө гэр бүл хамаатан саадангийн ах эгчнэрээс жоохон мөнгө зээлээд компани ингээд ихлүүл заяа. Тэгээ фейлсэн ч болно. Тэгэл цагаан сараар тэд нэр ингээд тойроо явна. Shit энэ ах эгчлээ гэл ингээд явна заяа. Тэрийг ингээд сайн сураад ав. Тэгээ fine. Тэгэл фейлснийхаа дараа фейлснийхэн дараа нь шүү дээ тэрийг айгүй сайн цэвэрхэн тав тодорхой өөрийнхөө толинд хараад за тий одоо би фейл гэл идрат мал минь тий бэлэн болоогүй байна. Одоо жоохон туршлага хөрөмжлүүлэх хэрэгтэй байна. Тэ? Окей, тасалбар төлөх хэрэгтэй юм байна. Тэгжээж цаана тэ олон тасалбар цуглуулж тэр стартапын ертөнц рүү орох юм байна. Яг гэх юм бол хямдхан биш аахгүй юу? Амар үнэтэй. Тэ? Тэгэд амар үнцэнтэй, амар гоё амьдрал штэ. Одоо стартап амжилттай болно гэсэн хүү баггүй юу? Тийшээ орохын тулд шүү дээ амар том өртөг төлөх хэрэгтэй. Гэхдээ хүмүүс тий хурдан үнгүй шууд орё гэсэн тэнэгцээр хагаад хэцүү байдаг. Тэгээ мөнгөнөр яг адилхан. Тэр зардал ачааллыг үнэхээр үүрэх хэрэгтэй. Яг л миний үуч за энэ өөрийнхөө ярих бэлээ явуулаа. Тэгээд эдрийн түр ярьжсэн нэг компаниуд дээр ярьжсэн нэг mission vision statement-үүд ярьжсэн тийм үү. Эхлээд earn invest be free тий олооч гэж тийм ээ сур. Тэгээ дараа нь хөрөнгө оруулалт хийж сур, үржүүл сур тий. Тэгээд дараа нь чөлөөтэй байгаач гэж. Чөлөөтэй. Тэгээд be free гэдэг. Энэ хоёрын үр дүн нь шүү дээ автоматар энэ аахгүй. Тэгээд яг уу чөлөөтэй байгаач гэдэг юм уу те тэрийг заримдаа санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн доктортой байдал гэдэг дээр ярихдаа залуучууд жоохон андуураад байдаг нь нэг мөнгөтэй болчоор ингээд ажлыг шаардлагагүй ингээд юу ч хийжсэн болох юм байна гэдэг. Яг ухтаа тэр нөхцөлд оруулах хүмүүс аюу зэвэрждэг байхгүй ерөөхдөө бол. Тэгээд их их тохиолдолд аюу тийм дампуур бол үүсдэг. Одоо чи мэджээ бол хөгжингүй орнуудын нөгөө лотонууд чи яадаг штэ. Лото хожчих юм бол одоо тэр туршлагаас үнэлж байгаа байхгүй. Баяр хүргэе. Та 1 сая доллар хожсон байна. Яг одоо таны данс руу орохгүй. Та хүрээд ирээ чи. Яах чинь? Тань сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэсэн. Танд мэдээлэл хүргэх гэсэн. Яваад очихоор NBA тоглож байгаа ихэнх тоглогч нар тайр хийгээд гахаараа ерөнхийдөө дампуур 60-аас 70% дампуурчдаг. Яг тэгвэл хөрөнгө оруулалт гэж хэлхээс өрөөний санхүүгийн суурь ойлголт нь байхгүй болохоор маш зардалтай арга хэмжээнд аваа авчдаг. Тэгээ лотон дээрс мөн адилхан. Амар том зардалууд гараад эхэлдэг. Мөнгө баг зүгээр үрээд эхэлдэг. Тэгээд юу болж байгааг нь ингээд алга болгодог. Тэр нөр хүний амьдралыг сүрүүлчихдээ юм байна л да. Тэгмээс яагаад тийм зүйл байгаад байгаа юм бэ? Яагаад өөрөө олж чадаад лотогоор олно уу? Хаалттай компани хувьцаанд IP хоёрдод эсвэл аль нэг том худалдаа өгснөс зарагдаад ашиг хийж болно. Хувьцаач аюух ашиг хийж болно. Магадгүй шиткойнуудын дундаас ч гэсэн 5-10 дахин ихслэе гэж бодъё. Гэхдээ тэр be free байхад чинь зүгээр нэг мөнгөтэй байгаад биш байгаа даа. Ерөөсөө орлого зарлага хамаатай. Орлого зарлага хамаатай тэндээс нэлээдгүй нь хадгалагдаж үлдэж байгаа учраас байгаад байгаа.
Ичээнийхээ суурь ойлголтыг чинь хэлээд өгч. Маш энгийн заяа. Маш энгийн. Одоо хувийн санхүүгийн зөвлөгөө бол зүгээр нэг өгүүлбэр шүү дээ. Орлогоос баг өрөөд хадгал. Тэг болоо. Гэтэ энийг ингээ баяжуулаад яваал хүний толгойлоо ингээ оруулах хэрэгтэй амар чухал. За дэлхийд хамаг баян хүмүүс юу юм? Арилжаа хийдэг хүм үгүй. Крипто руу ордог үгүй. Үл хөл хийдэг юм үгүй. Тэ? Хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг үгүй. Тэ дэлхийд байгаа бүх баян хүмүүс юугаар адилхан юм бэ гэх юм бол сар болгон олсон мөнгөөсөө баг зарлага гаргадаг. And that's it. Тэ бүр ингээд бүр миний таныг бүх баян хүмүүс тэ одоо манай Apex Capital дээр миний мэдхээр за хэдэн тэрбумтан байлаа. За 50 тэрбумтан байлаа гэж бодъё. Тэрбумтан харилцагч 2-5 талтай. Бус нь бол над шиг Prius 30 унаад яваад байгаа байхгүй. Окей. Маш ойлгомжтой тийм. Тэгээд тэр нь амар чухал. Тэгээд түрүүн тасалбар яриад байсан шүү дээ. Тэгээд залуу хүмүүс ч бай, хөгшин хүмүүс ч бай. Тэр эргчлүүлэг гэдэг нь яг юу юм бэ гэх юм бол жишээлбэл өнөөдөр өглөө би ингэ сэрээд ганц их ёстой юм юу байсан бэ гэх юм бол хүүхдээ сургуулаа өргөчих ёстой. Тэгээд дараа нь би хүснээр хийж бол. Би юу ч хийх хэрэггүй. Тэ? Маргааш юу хийх вэ? Мэдэхгүй. Тэ? Тэгээд одоо жишээлбэл миний араас нэг захирал мэрхэл гэсэн дуудсан юм юусоо байхгүй. Сарын эцэстээ би ингээд цалингаа хамгаалах хэрэг юусоо байхгүй. Ингээ хуруу уншигчтай би хизээ илээ хамгийн сүүлд хуруу уншуулсан. 2011 онд лөө. Тэ. Хамгийн сүүлд хуруугаа уншуулж исэн. Тэгээ би дахиад хизээч энэ хуруугаа уншуулахгүй юм байна гэж шийдвэр гаргасан. Хизээч миний өдрийг өдөртөх ёсгүй юм байна гэж ерөнхийдөө шийдвэр гаргасан. Тэгээ энэ эрх чөлөө гэдэг маань энэ баггүй юу? Би өнөөдөр хизээ нэгэн цагт хинч намайг юм хийх ирэхгүй. Тэ? Би бол тэр эрх чөлөөтэй өдрөө төрчихтэй ингээд өөрөө өдөртнө. Тэгээ хүмүүс яагаад ерөөхдөө ад шагалгүй байдаг юм бэ гэх юм бол өөрийнхөө эрх мэдэл ерөөс байхгүй. Нөгөө би өнөөдөр юу их юм? Би энэ үлдээ амрах уу? Энэ зундаа амрах уу? Захлаа би ингээд наадмын дараа чөлөө авч болох уу гэсэн юм. Come on, хүн болгон наадмын дараа чөлөө авч ийна чи үлдэх юм бол гэл тэрнээс шууд эхлээд байгаа байхгүй юу. Тэгэл унтах уу, хоол идэх үү, за өнөөдөр жоох хэтрүүлээд уух уу, маргааш шаардсан зүгээр үгүй юу. Миний хувьд бол ямар ч одоо can do whatever I want байхгүй юу. Тэр амар cool байхгүй юу. Тэгэхдээ энэ хүрэхийн тулд fucking хэцүү байхгүй юу. Яг л түрүүний хэлдгээр хүмүүс энэ хөрөнгө олт нэг л удаа юм гэж ойлгодог. Тэгээ одоо 10 сая төгрөгт олчлаа. Энэ мөнгөөр яах вэ гэд айгу буруу үнс гэсэн юм асуугаад байгаа. Эцсийн үр дүн түрүүний ярьдгаар стартапны ертөнцийн рүү амжилттай орчмол амар гоё явахгүй юу? Ерөөхдөө баг эрхчлөлөд болчихно гэсэн үг. Хөрөнгө оолтын мөнгө хөрвүүлүүлээд хадгаламж дотор хийгээд, бонд дотор хийгээд, тавцаан дотор хийгээд яваад ах юм бол эцсийн шагнал нь яг юу юм? Тэ? Одоо энэ үзэж байгаа хүмүүсийн одоо 40 нас гарцсан хүмүүс юундаа санаа зовж эхэлт юм бэ гэх юм бол факт итгүүр яах вэ? Гэ санаа зовоод эхэлж байгаа хгүй. За тэгээ одоо хүүхдтэй хүмүүс нь юу санаа зовж эхэлт юм? Манай хүүхдийн боловсрол одоо яах вэ? Тэ? Тэгэл ингээ эрүүл мэнд муудаад эхэлж байгаа хүмүүс нь shit би одоо яаж амьдрах вэ гэдэг амар том асуултууд яваад байгаа хгүй. За шагнал нь яг юу юм бэ гэх юм бол хүүхдийнхээ хүссэн сургууль явуулж болно. Хүссэн газарт амьдарч болно. Өдрөө хүснээр өнгөрүүлж болно. Тэ? За хин нэг нь эрүүл мэнд нь ингээд аюулт учирчих юм бол бүгдгийн дагаачин тэ? Хүүхдүүд маань ингээд том болчих юм бол байр нь бэлэн, гадаад их сургуулийн мөнгөнд ч бэлэн, хувийн багш нар ч бэлэн. Шагнал нь бол бүр солиотой том бохгүй юу? Бүр мэдрэл муутай хүн энэ шагналыг хараад за хэрэггүй юм байна да гэж болохгүй. Гэтэ амар сонирхолтой заяа. Тэр шагналын хүрэхийн тулд яг түрүүний стартаптай яг адилхан өдөр болгон тасалбар авах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь яг юу юм бэ гэх юм бол айгүй сонин заяа. Амар сонин. Ингээд хүмүүс бүр ингээд мэдрэл муутай шиг одоо зарим хүмүүс тэрэндээ ханддаг. Ингээд асуудаг байхгүй. За төсөлч за дүлгөнө шинэ iPhone авах уу? Эсвэл тэр супер том шагнал авах уу? Гэх юм бол яах юм? Ихэнхдээ одоо хүмүүсийн утсыг сонгоод байна л та. Яг саяны тайлбарлчих юм бол тийм байна. Тэ? Shit тийм байна. Тэ? За 3 жил, 4 жил, 5 жил адилхан ууц барьсан ч болох юм байна гэж шийдвэр гарч байхгүй. Гэтэ
хүмүүс тэр iPhone авах уу эсвэл тэр 3-4 сая төгрөг далт хийх үү гэдэг чинь энэ 3-4 сая төгрөг шүү дээ. Торгуул шиг ханддаг ахгүй. Нэг одоо хөвцөө хадгаламжлуу хийн гэж юу гэд өөрийгөө торгож байгаа юм шиг нөгөө толгойн одоо нөгөө механизмууд дотор нь шүү дээ. Өөрийгөө торгож байгаа юм шиг мэдрэмж авч байгаа. Би одоо цалин буучаад 500-ийн далт хийн гэж юу? Ойлгож байна уу те? Эсвэл бүр ингэ дебилний мэдрэл муудаа ингээд юу социологийн ингээд тооцоо тавьсан дотор яваад байгаа байхгүй юу? Сар болгоно. Тэгснэ энэ дахиад нэг пи уучи, дахиад хэрэггүй нэг хумсаа янзлуулчи те? Дахиад мендай гэд найзуудынхаа том хажууд нь ингээд ноён нуруутай ингээд зогсох нь яачи дахиад нэг дими юм авчи эсвэл жил болгон шинэ утас авчи гэх юм бол энэ биш те ингээ шагнал гэж үздэг байхгүй. Өөрийнхөө шанжин гэж үзэж байгаа. Гэхдээ яг ясан дээр өөрийнхөө ингээ бүр ингээ торгоол яваад байгаа байхгүй. Тэгснэ ингээ хажуудлаа ингээ хэлж байгаа байхгүй. Дүлгөөнөө сарын одоо чиний хэдэн сая төгрөгийн цалин мэдгүй за 5 сая төгрөгийн цалин байлаа гэж одоо 2 саяын далт хийж. Тэгээ энэ чиний тасалбар тэр урамшуулна шүү дээ. 10 жил дараа чи хүснээр хийж болно. Чиний хүүхдүүд хүснээр хийж болно. Ерөөд нь ямар ч асуудалгүй тэгээд тэр тэтгэврийн санаа зовлт байна шүү дээ. Чамд ерөөсөө бүр ингээд тарих толгоон дотор орохчгүй гэж хэлчих юм бол тийм байна да гэл байгаа. Тэгээд энэ санхүүгийн эрх чөлөө энэ самбар мамбар дээр миний одоо санхүү эрх чөлөөний course morse ном дотроо хүмүүсийн одоо үн ашигын харьцаа энэ компани эзэдийн өмчийн өгөөж бла 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 ярих нь ерөөсөө биш юм байна би одоо ойлгосон. Хүмүүс ерөнхийдөө тэр ингээд өөрийнхөө шагнаж байгаа, өөрийнхөө торгож байгаа ингээ яг эсрэгээр тавих хэрэгтэй байна. Тэрийг одоо яаж хийх вэ гэд тэрнээр одоо миний толгой гашлаад явж байгаа хгүй. Тэг хүмүүс өдөр болгон ямар тасалбар авч ийна гэх юм бол тэр хогийн амьдрал саан зовлттой тий цалингаас цалингийн хооронд даргийнхаа хараат хурууга өдөр болгон уншуулдаг. Хурууга тэр нөгөө тасалбараа ингээ амар хаппи урамшуул шиг аваад байгаа нь амар мэдрэл муу юм шиг санаж байгаа. Тэгээ тэр супер гоё шагналтай амьдрал биш үү? Өөрийнхөө торгож байгаа юм шиг мэдрэмж аваа. Тэрийг одоо яаж ингэж тэр механизм ингэ яаж ирүүлэх вэ гэх юм бол амар том нийгмийн асуудал нь шийдэгдэх гэдэг юм шиг надад санагдаад байгаа хгүй. Тэгээд дараагийн асуулт тэр байхгүй. Одоо сая бичих чадвар натур ингэ яриад байгаа. Тэгээд дараагийн толгоо гашлахаа хаана идрээ чи гашлуулах юм бэ гэвэл яг сайн юм дээр л гашлуулах. За. Амар урт хариулт өглөө. Амар урт хариулт байсан хэдий ч юу л байна л да. Санхүү суурь ойлголтыг өгөх нь өөрөө санхүүгийн хэллэгээр яриад юус болохгүй байгаа байхгүй. Тийм хэрэггүй. Яг л тэр энэ нөхөх хэрэгтэй гэж тийм ээ. За тэгээд эдрэлээ цаг гарган ярьцлаад орсонд маш их баярлалаа. Тэгээд өрсөн баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ подкастын маань 4 байдаг. Би заавал нэг ном танилцуулдаг байгаа. Тэгээд энэ удаагийнхаа подкастаар би та бүхэнд Apex-ийн хамтран үүсгэн маш Идэрбаатарын өөрийнх нь бичсэн Fuck You Money гэдэг номыг танилцуулж байна. За тэгээ та бүхэн заавал уншаад үзээрэй. Санхүүгийн суурь ойлголт гэдгээс илүүгээр бид нэр юунд мөнгөө зараад яваад байдаг вүлээ тийм ээ. Хаашаа хөрөнгө оруулалт хийх вүлээ. Энэ тал дээр бас тодорхой мэдээлэл авах болов гэж бодож байна. Тийм. Ер нь бол тэр номыг яагаад бичсэн байх юм бол түрүүнийхтэй адилхан байхгүй нөгөө ад шагаалын суурь бол нөгөө түрүүний бүдүүлэг FU гэдэг үг байгаа шүү дээ. Одоо монголоор зайл гэд одоо ад шагаалын үндэс одоо зайл гэх юм уу? За, Идрата чи маргааш 9 цагт ажил дээр ирсэн байгаа. Зайл тий. Идрата чи ингээд энийг хийгээрэй. Зайл баггүй. Идрата чи ингэрээ ингээд чи ингээд цалингаа өсгмээр бол ингэрээс зайл баггүй. Тэгээд ерөөдөө өөрийнхөө амьдралаа ингээд өөрөө өдөртөө явнаа. Өөрийнхөө амьдралаа өөрийнхөө болгоноо. Одоо жишээлбэл 50 60 жилийн дараа би ингээд чат хийчихсэн шүү дээ. Тэгэл өвөө эмээ дээр очиод за минийх үү юу хийсэн бэ гэх юм бол одоо 30 жил хүрээгээд тэг дараа нь би яг өөрөөр явсан тий тэгж ярмаар байхгүй юу тэрний үндэс суурь нь бол тэр номны гарч нь байхгүй юу тий нэг Марк Wahlberg кино энэ идея надад өгсөн тэгээд Марк Wahlberg тэрнэр нэг нөгөө минутын тоглоомд донтцсон гай тоглолдог байхгүй юу тэгэл нэг хүн хэлдэг чи ингээд жилдээ $1 сая минутын тоглоомоор олсон чи амар ингээд гуйлах чи амьдраад байна яагаад гэвэл мөнгөнийхөө зарцуулт юу хийж чадах юм байна. Тэгтээ би ч юм нэг юм хэлье тий.
life becomes good when you can say fuck you баггүй. Fuck you хэлэх чадвар. Яг ихэвч хүмүүс нь захиралтай гэж тэрийг үгээ хэлж чаддгүй, хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй хэлж чаддгүй, хүмүүс ингээ ингийн минги гэсэн хизээч хэлж чаддгүй. Яагаад гэх юм бол дандаа амьдралынхаа боол болсон. Би юу яаж тийм намаа уншлагаар танилцуулж авах юм асуудал үүсэж байгаа байхгүй тий. Супер. За, чи зүгээс танилцуулах ном байгаа юу? Миний дараагийн ном гарчин би олоход амар хэцүү байна. Гэхдээ миний дараагийн ном одоо удахгүй 2-7 хоногийн дараа гарчна. Миний байгаа номоо танилцуулж байна тий. Бичиж байгаа ном тэр бол супер хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд дараагийнх нь бол мөнгөтэй холбоотой бол суур ойлголт өгдөг Robert Kiyosaki-гийн Rich Dad Poor Dad амар чухал ах гэж бодож байна. Тэгээд амар энгийнээр тайлбарласан бас нэг хөрөнгө оруулалтын ном бол The Tao of Warren Buffett гэдэг нэг англиар байгаа. The Way of Warren Buffett гэсэн англи хэлтэй ном, англи хэлтэй хүмүүсийн хувьд бол энийг уншичаарай гэж хэлмээр байна. Тэгээд тэр өөр монгол хэл дээр байгаа нөгөө мөнгөн гэдэг нэг юу байгаа штэ. Зохиоч. За, мөнгөн гэдэг нөгөө хадгаламж үүсгэлөөс эхэлдэг. Мань хүний номнууд бас амсаатай байлээ. Тэгээ би бас уншсан нэгийг. Тэгээ тэр бас дажгүй байлээ. Тийм учраас одоо монгол хэлтэй хүн бол заавалчгүй fuck money. Тэгээд мөнгөнгийн ном айгуугүй. Тэгээд англи хэлтэй хүн бол энэ Tao Warren Buffett, тэгээ Robert Kiyosaki баян ядаа бас монголоор байгаа. Тийм зөвлөгөө өгмөр тий. Тэгэл болоо. Тэргээр ерөнхийдөө суур эхлэлээ тавьчихна. Окей. За баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээ таалагдсан бол та бүхэн лайк дараарай. За мөн subscribe хийгээрэй, мөн share хийгээрэй. За баярлалаа. Дараагийнхаа подкастаар уулзцгаая. Баяр таа.